Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр 6-аас 10 дугаар зууны монголчууд ба түрүү хугацааны улсуудын талаар үзнэ. За өмнөх хичээлээр бид Хүннү, Сиамби, Жужаан гэд монгол угсааны аймагуудын талаар үтсэн бол өнөөдөр Жужаан улсын дараагаар Монгол нутагт төвлөрөн гарч ирсэн түрэг угсааны аймагуудын талаар үзнэ. За түргүүд бол Жужаан улсын хүчирхэг үед Алтай нуруу орчимд нутаглаж Жужаан улсад төмрийн алба барьдаг байсан. За 552 онд бол түргүүд бослого гаргасан. Энэхүү бослогыг бол түүхэнд төмөрчдийн бослого гэж нэрлэдэг. За 555 онд бол түргүүд дахин бослого гаргаж Жужаан улсыг мөхөөсөн. За энэ цагаас хойш Монгол нутагт бол түрэг улс буюу 550-аас 745 оны хооронд оршин тогтносон түргийн анхны улс. За хоёр дахь нь мөн түрэг угсааны уйгур улс буюу 745-аас 840 оны хооронд оршин тогтсон. За дараагийн улс бол Киргиз буюу Инсэн Киргизүүд гэж нэрлэдэг 840-оос 842 оны хооронд оршин тогтносон. За дараагийн улс нь Кедан буюу 907-оос 1125 оны хооронд оршин тогтнож байсан эдгээр улсууд байна. За түрэг болон уйгур улсууд бол түрэг угсааны улсууд байгаа. За эхний улс буюу Түргийн хаант улс нь 555-аас 745 оны хооронд Монгол нутагт оршин тогтнож байсан. За түрэг улсыг үндэслэгч нь бол Буман гэж байсан. За түүний залхамжлагч болон түүний үед бол газар нутгаа маш их өрөвчин. За Солонгосын хойгоос Дундад Аз хүртэлх юм өргөн уудам нутгийг эзэлж байсан. За Түргийн хаант улсыг бол Түрүү ба Хожуу Түргийн хаант улс гэж ангилдаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр 630-аас Түрүү Түргийн хаант улс нь бол 555-аас 630 оны хооронд оршин тогтнож байсан. За 630-аас 680 хүртэлх 50 гаруй жил бол энэ Түргийн хаант улс нь Тан улсын иргэшээлд орж байсан. За Тан улсын иргэшээлээс гараад 680 онд байгуулагдсан улсыг бол Хожуу Түргийн хаант улс гэж нэрлэдэг. За энэ нь бол 680-аас 745 он хүртэл оршин тогтнож байсан. За түргүүд нь бол өөрсдийн дотоодын хаан ширээний тэмцэл болон эзлэгдсэн аймагуудын иргэшээл тэмцлээс үүдэн 745 онд бол мөксөн байгаа. За яг энэ үед бол уйгур улс хүчирхэгдсэн. За уйгур улс бол 755 онд бол түргүүдийг эзлэн довтлсноор өөрийн улсыг байгуулсан байна. Долдугаар зууны үед бол уйгурын 9 овог аймаг нэгдэж Түргийн Хожуу хаант улсыг бол баруун зүгт шахснаар уйгурын хаант улсыг байгуулсан. За уйгур улс бол 745-аас 840 он хүртэл Монгол нутагт оршин тогтносон. За уйгур улс бол хүннүүд эзлэгдсэн Дэнлийн нарын удам гэж үздэг. За тэдний домогт өгүүлдгээр бол уйгурын өндөр эмэг их нь за хүннүүгийн шаниун бага охин байсан гэж үздэг. За 744 онд бол уйгурыг зөнхлөгч нь Пело бол өөрийгөө Хөл Бэлэг хаанд өргөмжилж 755 онд уйгур улсыг мөхөөж за өөрийн улсыг байгуулсан. 747 онд бол Пело нас барахад түүнийхөө Моюнчир бол хаан болсон. За Моюнчрын үед бол уйгур улс маш их хүчирхэгжин газар нутгаа ихээхэн өргөжүүлсэн байгаа. За 751 онд бол уйгурууд өөрсдийн нийслэл буюу хар балгас хотыг бол орхон голын хөндөд Баликлик хэмээн нэрлэж байгуулсан. За уйгур улс бол хүчирхэг үедээ байгаль нуур өмнө зүгтээ бол ихэлсэн говь хүрч байсан. 840 он бол Инсэн Киргизүүд цохигдсон мөксөн байгаа. За тэдний зарим нь бол одоогийн Туркестан орчим очиж суурьсан. За 840 оноос 842 оны хооронд бол Монгол нутагт Инсэн Киргизүүд бол нэг 2 орчим жил оршин тогтносон. За яагаад юм богино хугацаанд оршин тогтносон бэ гэхээр яг энэ үед бол Монгол угсааны татар аймагуд бол хүчирхэгжин за Киргизүүдийн эсрэг тэмцэж тэднийг бол нутгаасаа хүн явуулснаар 842-оос 923 хүртэлх үеийг бол түүхэнд бол татарын үе гэж нэрлэдэг. За үүний дараагаар 907-оос 1125 оны үед бол Китан гүрэн гарч ирсэн. За Китаны төрт улс нь бол 900
нэг онд хаан дүргэмжлэгдсэн Ийлийн овгийн амбгаан үйл ажиллагаатай шууд холбоотой. За энэ Киданы механик бол түүхэнд бол анх 6 дугаар зууны үеэс эхлэн сутар бичих тэмдэглэгддэг. За амбгаан хаан бол хуучин 8 овгийг үндэс болгож бол Кидан улсыг байгуулсан. За тэгээ Кидан улсыг бол засаг захиргааны байгууллагыг Умард орд болон Өмнөд орд гэж хоёр хуваасан. За Умард ордод бол Кидан тэргүүдээ нүүдэлчин аймагуд байсан бол Өмнөд ордод бол Хятад зэрэг сууршмал хүн амыг бол тус тус захируулсан. За амбгаан хаан Кидан улсыг бэхжүүлэх зорилгоор бол 921 онд бол хууль цааз тогтоон Төшөндийн зэрэг дэвийг бол бий болгосон. За хүн ам нь нүүдэлчин ба сууршмал гэсэн хоёр иргэдээс бүрдсэн. За хот тосгож бас олныг барьж байгуулж ирсэн. За ингээд 1118-аас 1125 онд бол Алтан улс Хятадын Сүм улстай хүч хавсран довтолж 200 гаруй жил оршин тогтносон Кидан гүрнийг мөнхөөсөн. За мэдээж энэ Монгол нутагт оршин тогтносон энэ түргэг усны улсууд бол өөрсдийн гэсэн соёлын онцлог зүйлүүдийг бол Монгол нутагт их хэмжээгээр үлдээсэн байдаг. За эндээс бол түрэг уйгрын үеийн соёлын онцлог нь гэвэл за түргүүд бол өөрсдийн гэсэн бичиг үсгтэй байсан. За энийг бол рун бичиг хэмээн нэрлэдэг. Энэ түргүүд бол 400 орчим жил Монгол нутагт оршин тогтнохдоо өөрсдийн гэсэн онцлог соёлын дурсгалуудыг бол үлдээсэн. За түргүүд бол өөрсдийн гэсэн рун бичигтэй байсан. Үүнийг энэ авиа бичиг буюу 38 үсэгтэй байсан. За энэ рун бичгийн дурсгал бол Монгол нутагт бас нэлээдгүй байдаг. За үүний нэг нь бол Тонюкийн гэрэл төгшөө гэж байгаа. За үүнээс гадна бол Долоодын гэрэл төгшөө гэж Улс аймгийн нутагт оршдог бас юм гэрэл төгшөөнүүд байгаа. За өөр нэг онцлог зүйл бол Уйгрын хар балгас хотын тойр бол одоо хүртэл оршин байгаа. За энэ бол тухайн үедээ Уйгрын төв нийслэл байсан хот байгаа. За үүнээс гадна түрэг эмэгтэйн дурсгал буюу одоо олон улсад ихээхэн алдартай Адидастай эмэгтэй хэмээн алдарсан Ховд аймагт оршдог энэхүү дурсгал түүхийн олдуур байгаа. За энэ Адидастай эмэгтэй бол эмэгтэйн олдуур зургаас дуртай. За тухайн үед бол мэдээж түрэг усны улсууд бол Монгол нутагт оршин байх хугацаанд өвөг монголчууд хаагур нутаглаж байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. За сурвалжийн мэдээнд бол эрт цагт монголчууд гэж нэрлэгддэг байсан аймаг бусад түрэг аймагтай хямралтан дайнаа шовтарсан байна. Бусад аймаг нь монголчуудыг дийлгээд хоёр эрэгтэй эмэгтэйгээс илүү хүн үлдээлгүй хэджээ. Эдгээр хоёр өрх дайснаас айхтаа бусад хөршгүй газар цухтан оджээ. Энэ нутгийг эргүүнээ хүн хэмээн нэрлэнэ гэж Рашид Ад-Дины судрын чуулганд бол тэмдэглэсэн байдаг. За бусад хөршгүй газар гэдэг нь бол эргүүнээ хүн нэрлэж байгаа. За Жужаан улсыг түргүүд цохим мөхөх үед бол өвөг монголчууд буюу жужаанчууд бол ерөнхийдөө 3 хэсэгт хуваагдсан. За нэгт нь бол түрэг уйгрын захиргаанд орсон монголчууд. За эдгээр бол ерөнхийдөө түрэг уйгрын захиргаанд орж түрэгдсэн гэж хэлж болно. За дараагийнх нь бол эргүүнээ хүнд очиж суурьсан монголчууд. За дараагийнх нь хөлөн буур нуурын савдах монголчууд хэмээн ингэж 3 хуваагдсан байгаа. За тэгээд түүхэн Рашид Ад-Дины судрын чуулганд тэмдэглэснээр бол түүхэн домгоор бол аман домгоор бол эргүүнээ хүний домгийн тухай өгүүлдэг. За энэ домогт бол жужаан цохигдсон олон аймагуд бол эргүүнээ хүнд оршин суусан. За тэнд 400 гаруй жил суурьшаад хүн ам нь олон болсон учраас түүнээс Нокуз хян хэмээх хоёр ов гарч ирэн. За уугуул Монгол нутаг буюу Бурхан Алдан ууланд иргэн ирж суурьсан хэмээн өгүүлдэг. За энэ нь бол Монголын нууц тогтчооны эхлэл буюу Чингис хааны дээдс Бүртчон гэрээ Гуа марлын хамт Тэнгис далайг гитэлж алс холоос ирж Бурхан Халдан ууланд нутаглах болсон хэмээн эхэлдэг. За эргүүнээ күнгийн энэ домог нь бол Монголын нууц тогтчооны эхлэл болж үздэг. За энэхүү түргүүдэд ялагдсан алс хол цогцсон монголчууд бол дарилган монголчууд хэмээн нэрлэгддэг. За эдгээр нь бол хожимо одоогийн өнөөгийн монголчуудын өвдөө шууд өвгддийц болдгоо гэж үздэг. За өнөөдрийн хичээл энэ хүрээд дуусчаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.